шүнжээчээс эрүүл мэндийн яамны ганцзөрөг шүнжээчээс тодорхой асуулт асууя. Та хоёр ч гишүүний асуултан дээр яг нэг судалгааг хэллээ. Өөрөөр хэлбэл янжуур тамхи электрон тамхинаас илүү хор хөнөөлтөй юм а гэдэг зүйлийг хэллээ. За энэ судалгааны их усүр яг хаанаас хийсэн ямар судалгаа вэ гэдгийг хариулж өгөөч. 1. Хоёрдугаарт таны 2 удаагийн асуултанд хариулж байгаа 2 хариулж хоорондоо зөрүү явчлаа. Эхний асуултан дээр та никотин гэдэг бол никотины асуудлыг яриаг юм а. Бусад эрүүл мэндэд хортой асуудлыг яриад байгаа маа гэд бусад зүйлсийн бахан агуулга ярьлаа. За тэгвэл никотин эрүүл мэндэд хоргүй юм уу гэж. Гэтэл хоёр дахь асуултанд хариулахдаа никотин агуулаагүй бүтээгдэхүүнээс татвар авах шаардлагагүй гэжлээ. Тэгэхээр энэ одоо электрон тамхич никотин агуулаагүй юм уу? Яг юу гэсэн үг? Энэ ойлгомжгүй юм. За уучлаарай наранжи нараа гişүн би өөрөө цагт асуултаа асуучих. Тэгэхээр энэ дээр тодорхой хариулт өгөөч. Нэгдүгээрт. Хоёрдугаарт эрүүл мэндийн яамны хийсэн судалгаа гэдэг хариулт хэрвээ гарвал надад судалгааны арга аргачлаа тодорхой хамар хүрээгээ тодорхойлж өгөөч. Дээр нь төсөө мянган орооны дарга тавих хүсэлт байна. За яг энэ чиглэлээр хийсэн судалгааг саяны одоо ганцзөрөг шинжээчийн ярьж байгаа судалгааг аль биесээр авч өгөөч. Байнгын орооны гишүүдэд энэ мэдээллийг авч өгөөч. Тэгээ энэ судалгааг бас аваад харчих нь зүйтэй байхаа гэж бодож байна. За дараагийн асуулт би Галийн ерхий газраас бас тодруулмаар байна. За мэдээж энэ тамхины агуулж байгаа никотины хэмжээнээс хамаарат одоо утаа тамхин дээр бол ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр одоо электрон тамхи дээр гаргачихсан харьцуулсан судалгаа Галийн байгууллагын хэмжээнд ямар судалгаа үндэслэлт судалгаа байна уу? Эрүүл мэндийн яамны шинжээчдийн хэлж байгаа байр суурин дээр мэргэжлийн Галийн байгууллага ямар байр суурьтай байгаа? За энийг сонсчод тодруулъя. За хариулт. За Гайл. Эндрийн микрофоны. За Галийн төлөв уртын дарга Зэрэнчимд. За өрөм гишүүний асуултанд хариулъя. Түрүүн хэлсэнтэй янжуур тамхи электрон тамхинаас одоо явгаар ялгаатай вэ? Одоо юу хортой асуудлыг ярьсан. За хэдүүлээ ганцхан жишээн дээр авч үзье. Change гэдэг тамхин бүтээгдэхүүн янжуур тамхин дээр никотин 0.3 мг ширхэг. Нэг ширхэг тамхин 0.3 мг байдаг шүү. Тэгвэл 3%-тай 3%-ийн никотин агуулсан веб тамхин дээр 22 мл энэ веб тамхин дээр 3%-ийг бид нар миллиграмм килограммыг процент руу шилжүүлэх юм бол нөгөө 3% чинь 3000 миллиграмм болно шүү гэж хэлмээр байна. 3000. За тэгээд бид нар өнөөдөр 30 мянган соролттой одоо веб тамхи 22 мл 3%-ийн никотин агуулсан гэдгийг чин бүрэн гишүүн манай лаборатори дээр очиж байгаад бид нар за энийг шилжүүлж үзсэн. Тэгэхээр нэг ширхэг соролтонд 560-аас 600 мг тийм ээ никотин очихоор байгаа. Тэгэхээр хэд дахин их вэ гэдэг нь энэчнээс харагдана. За хоёрдугаарт нь янжуур тамхин дээр байгаа никотин бол ургамал гэдэг юм дотор нь өөрт нь байдаг. Никотин бох гэдэг юм өөрт нь байдаг юм байгаа. Харин электрон тамхин дээр орж байгаа веб тамхи дээр орж байгаа никотин бол нийлэг аргаар гаргаж авсан төв мэдрэлийн системд нөлөөлдөг ийм химийн бодис. Шингийн юмыг өнөөдөр яаж байгаа вэ гэхээр ууршуулад уурсан тэр хийн гарахаараа утаа гараад тамхи татчих байгаа юм шиг мэдрэмж төрөд байгаа. Тэрнээс энэ бол нэг тийм одоо тамхи шатаад ч юм уу тамхины ургамал шатаад гарч байгаа утаа биш шүү. Энэ хоёр өөр юм яриад байгаа юм шүү гэд. Энийг би яг химийн одоо шинжилгээ хийдэг шинжээчийн хувьд тайлбарламаар байна. Тэгэхээр би хим технологич мэргэжилтэй. Тийм Монгол улсын химийн зөвлөх инженер юм хүн байгаа. Одоо Галийн байгууллага би 28 жил Галийн лабораторид ажиллаж байгаа. Ийм. За дээрэс нь одоо веб тамхин дээр түрүүн хэлсэнтэй янжуур тамхин дээр мэдээж хэрэг бох никотин гэсэн ийм үзүүлэлт байгаа. За дээрэс нь мэдээж хэрэг юуны нөөц хүчлийн одоо хий байгаа утаа татахаар. За тэгвэл бидний шинжилгээ хийгээд тогтооцсон найрлага бүрэлдэхүүн дээр байгаад байгаа юм дээр веб тамхин дээр болохоор гэлцрийн пропиленгликол за дээрэс нь амт үнэр оруулагч химийн бодис нэмсэн байгаа. Тэгэхээр никотинаас гадна өөр бусад химийн бодисууд нэмсэн байгаа. Тэр нар маань
халаад ирэхээр өндөр градуст гараад ирэхээрээс олон одоо химийн бодис бол сална. Тэгэхээр тэр гарч байгаа салж байгаа тэр химийн бодисод үүсэж байгаа хорт нэгдүүцэн эргээд хавдар үүсгэх ийм магадлал байна. За микрофон цаг дууссан. За хариулт дууссан. За өөрийн гишүүн тодруулах уу? хариултаа үүсгэж өгч. За Эндрэ Микоги. За эрүүл мэндийн яамны эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан шинжээч ганц зэрэг байна. За өрөнтэй гишүүний 3 асуултанд хариулъя. За эхний асуулт нь бол судалгааны одоо тийм нотлохоонуудыг асуусан. Тэгэхээр зэрэг нэлээд олон би энд за их усрнө. За бүр хамгийн томоос нь эхлэе. Солонгос улсын когорт судалгаа байгаа байхгүй. Тэр когорт судалгаа нь болохоор зэрэг 2025 онд хэвлэгдсэн судалгаа байгаа. Тэгэхээр зэрэг энэ судалгаа маань ямар судалгаа байгаа вэ гэвэл тэр хэлэхгүй эсвэл нэгэн нөгөөт нь бол Японы нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тий их усрууд нь бүгдээр байгаа. Би энд юу танд файлаар өгсөн ч болно тийм байгаа. Тийм. Мөн одоо Америкийн хамгийн бас нэг том судалгаа бол бас байгаа. Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн агентлаг гэж ярьдаг, FDA гэж ярьдаг. Энэ бол одоо нөгөө юу яриад байгаа халаадаг тамхи буюу одоо хит табака гэдэг байгаа. Тэрэн дээр сая 2026 оны энэ 4 сард том зөвшөөрөл өгсөн байна. Тэр зөвшөөрөл дээр Өөрийн гишүүн тодруулъя. За би эхний тодруулга ганц зэрэг шинжээчээс асууя. Тэгэхээр за нэгдүгürt энэ судалгаа бол эрүүл мэндийн яамнаас биш гадны байгууллагуудын хийсэн олон улсын судалгаануудын дүн байгаа юм байна. Материалуудыг авч нэгдүгürt үзье. Хоёрдугаарт халаадаг тамхи, электрон тамхи хоёр ижлэх нь үү? Та бол халаадаг тамхин дээр жишээ аваад байна шүү дээ. Гэтэл бид бол электрон тамхины асуудлыг яг ярьж байна. Энэ хоёр ижлэх нь үү ялгаатай юу? За Эндрэ микрофон. за эрхэм гишүүний асуултанд хариулъя. Халаадаг тамхи, электрон тамхи хоёр бол ялгаатай. Халаадаг тамхи гэдэг маань болохоор зэрэг одоо ийм тусгай ганс ашиглаж тэгээд яг одоо юуны тамхины навчнаас найрлага үндсэн найрлагын тамхины навч. Тэгээ яг одоо нөгөө сигарет буюу одоо янжууртай төстөө тэгтээ бүрэн шаталт хийдэггүй 950 ч юм уу 1000 градус хүртэл хардаггүй зүгээр 350 градус халаад зүгээр тэр юуг нь никотин ууршуулад сороод авдаг тийм тамхи байгаа. Электрон тамхи гэдэг маань болохоор нөгөө шингэн дотор байгаа никотин. Нөгөө шингэнтэй нэг тийм картрижтай шингэнүүд байгаа. Тэрийг хэлдэг. За аэрозол тийм. Ханд би яагаад энэ дээр халаадаг тамхины жишээ ярьсан бэ гэвэл энэ юм байгаа. Японы хийсэн судалгаагаар нөгөө 3 төрлийн тамхи судалсан судалгаа байгаа байхгүй юу? Нөгөө тэгэхээр тэн дээр энэ ямар ярих гэдэг нь юм байгаа маа. Халаадаг тамхинд ийм эрсдэлтэй тийм бүтээгдэхүүнүүд байна. Тэгвэл юунд янжуурт ийм эрсдэлтэй. За уцаа дууссан. Та судалгаагаа бичгээр дараа нэгөр. Нэг байгаа л. За өөрийн гишүүн тодруул. За би сүүлийн тодруулга Цэрэн Чимэд хим технологич танаас асуух гэсэн. За энэ сүүлийн тодруулга болохоор таны би асуултын түрүү хариултыг гүйцэх гээд байна л да. Тэгэхээр би бол ингэж ойлголоо таны хэлж байгаагаар. Электрон тамхинд байгаа үзүүлэлт бол утаа тамхин дээр нэмэх нь гэд ийм хими элементүүд байна. Тэгэхээр энэ бол хоёр одоо мэрэгжлийн хүний үг зөрөөд байна л гэж би хараад байна л да. Тэгэхээр электрон тамхи бол таныхаар Цэрэн Чимэд инженер таныхаар бол илүү хохиролтой байх гэдэг. Илүү хор хөнөөлтэй байх гэдэг. Ганц зэрэг одоо эрдэмтний судлаачийн хэлж байгаагаар бол эсрэгээр тайлбар яриад байдаг. Тэгээ энэ дээр та ямар байдлаар хариулт өгөх вэ? Би таны хариултыг гүйцэтгэжсэн гэж бодож байна. Түрүүний ярьжсэн асуудлыг. Би асуултаа асууж нарант нараг гүшүүнэ. Миний цаг. За гişүүд тэгээ барин. За Эндрэ микрофон. За асуултанд хариулъя. Ер нь бол нөгөө янжуур тамхи гэдэг маань түрүүн билсэн одоо тамхины ургамлаас одоо бэлдээд гаргаж ирсэн тамхи юм аа. Тэгэхээр энэ дотор болохоор никотин бох гэдэг юм баг өстой. Тий, никотин бох гэдэг. Электрон биш. Янжуур тамхин дээр. За электрон тамхи буюу вебтэй энэ тамхин дээр болохоор нийлэг аргаар гаргаад авсан
одоо никотин гэдэг бодисон дээрээс нь пропилен гликол гэдэг химийн уусгагчийг уусгаад дээрээс нь гэлцрийн нэмээд дахиад ам тогруулагч бодис нэмсэн ийм химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн юм шүү л гэж хэлэх гэдэг. Хоёр ийм л өөр. Тэгэн гутлаа янжуур тамхин дээр болохоор 0.3 мг/кг гэчээс ширхэг гэдэг бол одоо веб дээр болохоор 3% гэдэг үг байгаа. 2%, 3% никотин агуулсан гэдэг үг байгаа. Энийг л би ялах гэсэн. Нэг нь 0.3 мг ширхэг шүү. Нөгөөх нь 2-оос 3. За гişүүлт асуултаар сууж хариулт авч дуусла.